3 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх эрүүл мэндийн даатгалын тухай шинэхэн хууль иргэдийн халаах ус гардаг төлбөрийн хэмжээг бууруулах юм байна. Мөн энэ хуулийн хамгийн чухал заалт нь иргэд гэр бүлийн бусад гишүүдийнхээ мөнгийг ашиглах боломжоор иргэн бүр өөрсдийн цахим цаашдаа ашиглан өөрсдийн үйлчилгээний зардлаа хянах боломжтой юм байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар хэд хэдэн боломжийн хувилбар нээлттэй болж чадсан байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн цэнхэр дэвтрийг ажилтаа хүн бүр бичлэлд хийлгэх буюу сар бүр өөрийнхөө эрүүл мэндэд зориулж төлбөр төлдөг, үүнийг мэдээж хизээ нэгэн цагт өгдөх, эмнэлэгт үзүүлэх шаардлага гарвал ашиглана. Зарим иргэдийн хувьд хуваараач эрүүл мэндийн даатгалаа төлөв явдаг. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг нэг талаас нь харуул дэвтэртэй хүн бүр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ төлбөргүй эсвэл зарим нэг тусламж үйлчилгээ хөнгөлөлтөй авах боломжтой харагддаг. Гэтэл иргэд төдийлөн сар бүр дэвтрийн төлөлт хийгээд явдаг хэрнээ эргээд үйлчилгээ авах боломж нь хаагдмал. Мэдээж өгдөөгүй эмнэлэгт хэвтээгүй үзүүлээгүй бол дэвтрээ ашиглах шаардлага гарахгүй. Хэрвээ өгдөөд эмнэлэгт хандлаа гэхэд хувийн хвшлийн эмнэлэг эрүүл мэндийн дэвтрээр үйлчлэхгүй. Харин улсын эмнэлэгт бол үйлчлэх боломж нь байгаа ч очир дараалал нь дийлдэхэ болчихсон. Захын нэг дүүргийн эрүүл мэндийн төвд нэг шинжилгээ өгөхийн тулд өглөөний 5 цагт очиод очирлоод ч амжиж тэр өдрөө шинжилгээгээ өгдөггүй байдал аль хэдийн хүндрэл биш уламжлал болчихсон байдаг нь харамсалтай. Тэгэхээр дээрхээс гадна эрүүл мэндийн даатгалтай холбоотой хэд хэдэн асуудлуудыг эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль батлагдсанаар шийдвэрлэх боломж харагдаж ирсэн байна. Энэ хуулиар иргэн бүр цахим карттай болон өөрийнхөө авсан тусламж үйлчилгээний орлого зарлагт хяналт авах юм боломж нэгдэн. Мөн энэ хуулиар одоо шинжилгээг бодиттой болгох тал дээр анхаарч ажилласан байгаа. Ингэснээрээ эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бол бас нэмэгдэн. За мөн зарлагын хувьд бол олон төрлийн багцыг бол эрүүл мэндийн даатгалын сангаас өмнө нь санхүүждэггүй байсан залтуудыг нэмж оруулснараа иргэдийн карманаас төлөх төлбөрийн хэмжээ багасах энэ одоо чухал ач холбогдолтой байгаа. Мөн цаашлаад иргэд шинэ хууль мөрдөгдөж эхэлснээр захин карттай болж тухайн картаараа өөрийнхөө авсан үйлчилгээний зардлыг хянах боломжтой болох мөн хамгийн чухал заалт бол хуваараа даатгалаа төлдөг иргэдийн үйлчилгээний зардал өөрийнх нь дэвтрийн төлөлтөөр хүрэхгүй тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдийнхээ мөнгийг хэрэглэж болох бол мөн эрүүл мэндийн байгууллагуудыг улсын хувийн гэж ялгарлахгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас ижил гүйцэтгэлээр санхүүжүүлэх зэрэг боломжууд нээгдэх гинэ. За бас нэгэн том ач холбогдол урд нь эрүүл мэндийн даатгалын сангаас улс төрийн зорилгоор сонгуулийн өмнө янз бүрийн одоо аянуудыг зохион байгуулдаг болсон 18-аас 17 тэрбум орчим төгрөгөөр тэр энийг бол хуулиар хориглосон байгаа. Яг тэгэхээр энэ бол даатгалагчдын мөнгө учраас энэ залтыг хассан оронд нь өвчлөн сэргийлэх тал дээр бол олон чухал залтуудыг оруулсан байгаа. Харин эрүүл мэндийн даатгалын тухай шинэхэн хууль ирэх 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалтай холбоотой иргэдэд тулгардаг хэд хэдэн асуудал шийдвэрлэгдэж, иргэдийн халааснаас эрүүл мэндийн байгууллага төлөгддөг төлбөрийн хэмжээч буурах боломжтой юм байна. Энэ соёлмаа.